За архин мөндөд элчилсэд та сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг айлтгаж байна. За тэгээд та бас бидний урлаг хүлээж авсанд маш их баярлж байна. За энэ жил Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайны болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялдын 80 жилийн тохиож байгаа. Гэн сэдвийн тойронд танаас хэдэн асуулт асуусан. За дэлхийн 2 дугаар дайны хүн төрөлхтний соёл иргэншилд үзүүлсэн сөрөг нөлөөллийг та хэрхэн үзэж байгаа вэ? Шинэ зуунд бид хэрхэн дайнаас зайлсхийж олон улсын харилцааг зөв зохицуулах ёстой вэ? Дэлхийн 2 дугаар дайн бол үнэхээр хүн төрөлхтний түүх, соёл иргэншилд асар их хохирол учруулсан, гүн гүнзгий шарх үлдээсэн ийм том эмгэлэлтэй үйл явдал байсан. За энэ дайнд олон сая хүний амнаас өргөдснөөс гадна энэ улс орон ард түмнүүдийн хөгжлийг олон жилээр ухраасан, соёлын үнэт өв сан дурсал зүйлүүдийг сүйтгэсэн ийм хөнөөлтөй дайн байсан. За хамгийн гол нь хүн төрөлхтний энэ дайны харвшгаас сургамж авсан байсан. Тийм ч учраас нэгдсэн үндэсний байгууллагыг дайны дараа байгуулж олон улсын эргэцэн шин тогтолцоог бий болгосон шүү дээ. Улс орондын харилцаанд эрх тэгш, шударга, энх тайвны үндсүүдийг эрхэмлэх зарчмын эхлэлийг энэ нэгдсэн үндэсний байгуулагдсанаараа тавьсан гэж хэлж болно. Тэгэхээр одоо бол бид нар шинэ зуунд өнгөрсөн түүхээсээ сургамж авч дай мөргөлдөөнөөс зайлсхийхийг ирмэлцэх учиртай. За энэ зүйлүүдийг хийхин тулд энэ олон улсын харилцааг хүндэтгэл, харилцсан итгэлцэл дээр үнэлж зохицуулж байх юм зарчмыг тууштай барах хэрэгтэй байна. За сүүлийн үед бас их гүрнүүдийн өрсөлдөөн, сөргөлдөөн маш ихсэж байна. Дэлхийн дэглэм хүчний харьцаа өөрчлөгдөх хэмжээг хандлага эрчимтэй явагдаж байна. Тэгээ энэ бүхнийг энх тайвны замаар зохицуулах, жижиг улс орнуудын хууль ёсны эрх ашигыг хүндэтгэх хангах явдал бол онцгой чухал ажиллагатай байна. За дээр нь мэдээж одоо эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаа харилцааны шинэ хэлбэрүүдийг шинэ нөхцөл байдалд уялдуулж, бий болгож хэрэгжилж явах юм хэрэгтэй байна. Соёл боловсрол хүмүүнлэгийн харилцаагаараа түмэдийн ойлголцол найрамдлыг бэхжүүлэхийн шаардлага байна. За Монгол улс бол бус орнуудтай харьцахтай бие даасан харилцан хүндэтгэлтэй байх энэ зарчмыг баримталдаг. Олон тулгуурт гадаад харилцаа гэдгийг явуулдаг. Аливаа туйлшрлаас ангид байна. Асуудлуудыг улс орнуудын том жижигээс үл хамааран аль болох олон талын эрх ашигыг тусгасан тэгш оролцоотой тэг асуудлаа яриа хэлцээр шийдэж байдаг ийм л зарчим дээр тулгуурлаж гадаад харилцаа аюулгүй байдлын бодлого явж явах ёстой гэж манай улсын хувьд үздэг. Тэгээ энх тайвны эрхэмлдэг улс дэлхийн энхийг сахиулах үйлчилгээнд төвнөрөө оруулж байгаа бүс нутгийн болоод дэлхийн энх тайван тогтвортой хөгжилд идэвхтэй оролцож ирсэн. Тэгээд бид цаашдаа олон улсын хамтын эмнэлгийн өвчин шармалтанд түвшиглээд дэлхийд дахинд энх тайван хөгжил дэвшлиг юм таатай орчныг бүрдүүлэхийн төлөө бидний ашиг сонирхол бүрэн нийцэж ажиллаж байгаа гэж хэлэх байна. За. Дэлхийн 2 дугаар дайнд Зүүн Азийн фронтын байр суурь гүйцэтгэсэн үүргийг та хэрхэн дүгнж байгаа вэ? Дэлхийн 2 дугаар дайны ялдад Хятад Монгол хоёр улс ямар идэвхтэй хувь нэмрийг оруулсан байна? 45 оны 5 дугаар сард ерөнхийдөө Европт дэлхийн дайны галан төрсөн. Гэхдээ Азад дайны галанд орсоор байсан, Япон бууж өгөөгүй байсан. Тэгээд тухайн үеийн зөвлөлт толгойд улс тэрнээс өмнө болсон Яалтын багварлын өөр хүлээсэн үүргийнхээ дагуу Японы эсрэг өөр байгалийн фронт гэж нээгээд 8 сарын 9-ний өдөр Япон дайн зарласан, байлдааны ажиллагаа эхлүүлсэн. Манайх тухайн үеийн зөвлөлт толгойд улсын холбоотон байсны хувьд 8 сарын 10-ны өдөр мөн Японд дайн зарлаад байлдааны ажиллагаанд нь хамтарч оролцсон ийм түүхтэй. Монгол ардын хувьсгал зэрэгээс 25 орчим мянган цэрэг дайчид энэ дайнд оролцсон байдаг. За энэний хамгийн томоохон тулдаан бол Жанчхүүгийн таванд болж өнгөрсөн бидний сайн мэддэг олон баатрууд төрсөн. Тэн дотор одоо Монгол улсын баатар Аюуш төрсөн олон 10 Монгол зөвлөлтийн дайчид халуун амиа өргөсөн ийм том тулдаан байсан. Энэний дурсгалыг хүндэтгэж бүгд нарийн хятад улсын засгийн газрын зүгээс Монгол зөвлөлтийн амиа өргөцсөн дайчдын дурсгал зориулж Жанчхүүгийн таванд мөнхийн дурсгалын цогцлоор байгуулсан байнга хүндэтгэл үзүүлж байдаг. Энд бол бид маш талархалтай хандж байдаг. Энэ талархлаа дахин илэрхийлж байна. Ер нь Хятадын комисснаар удирдуулсан Хятадын ардын чөлөөлөх харим олон жилийн турш Японы эсрэг энэ дайныг маш идэвхтэй явуулж
ирсэн байдаг. Тэгээ энэ олон жилийн тэмцэл бол угаасаа энэ дайны төгсгөлд Японыг дарахад бол өөрөө маш том хувь нэмэр оруулсан. Ер нь бол үн хэрэгтэй тухайн үеийн зөвлөлт бодос бүгд нарт Монгол ард улсын зэвсэг зөвшөлтчин Хятадын ардын чөлөөлөх айрам хувьсгал коммунист намаараа удирдуулад энэ хүн төрөлхтний түүхэнд хамгийн их гайхамшиг үхэл зовлон хорионол авчирсан дэлхийн дайны сүүлчийн голомтрыг хамтарч дагсан ийм гавьяатай 3 улс нийлээд цэг тавьсан. Үүнийг бол дэлхийд дахин мартах ёсгүй юм байна. Энэ дэлхийн 2 дугаар дайнд ялт байгуулсны үр дүнд хүн төрөлхтөн фашизмын аюулаас ангижирсан. Олон улс орнууд үндэсний эрх чөлөөгөө олж авсан. Энэ бол манай хамтын ялалтын нэг том гавьяа хүчин зүйл байсан гэж хэлж болно. Хятад Монголын харилцаа одоогоор хөгжлийн ямар үе шатанд байгаа вэ? Хоёр орны найрамдлын уламжлалыг шинэ нэр нь хэрхэн улам гүнзгийрүүлэх вэ? За манай хоёр улс бол орчин цагийн нээлттэй харилцааг эрхэмлдэг, хамтын ажиллагааны орон зай ихтэй юм найрсаг түншүүд, мөнхийн хөрш, мөнхийн түншүүд. Хятад улс өнөөдөр манай худалдаа хөрөнгө оруулалтын хамгийн том түнш. Хоёр орны харилцааны үүрэг өгөөж бол Монгол улсын эдийн засагт онцгой чухал түлхэц болж байгаа. Тийм учраас бид хоорондоо харилцаа хамтын ажиллагааны идэвхтэй байдлыг хадгалах хамгийн гол том суур болох энэ хоёр талын улс төрийн харилцааны итгэлцлийг бэхжүүлэх, дээд өндөр түвшинд хүрсэн тохиролтойгоо бодиттой үр дүнтэй хэрэгжүүлэхийг зорж байгаа. Манай хоёр орны хувьд энэ ямар нэгэн шийдвэрлээгүй маргаантай асуудал байдгүй. Цаашдаа ч нээлттэй талд байдлаар юм хамтардаг авах бол чухал юм байна. За бид гадаад харилцаанд бусдын язгуур эрх ашгийг харилцсан, хүлээн зөвшөөрдөг, хүндэтгдэг, биеийнхээ дотоод хэрэгт үл оролцдог. Улс төрийн тогтолцооны ялгаа, том жижиг ялгаанаас үл хамааран харилцан ашигтай байх зарчмуудыг тууштай баримталтгаараа ер нь бол бүс нутгийнхаа хэмжээнд байтугай дэлхийн хэмжээнд хөршөөттэйгээ ашигтай харьцаж байгаа, зөв харьцаж байгаагаар бол үлгэр жишээ болдгоо гэж үздэг ийм л харилцаатай улсууд. За геополитикийн өөрчлөлт, технологийн дэвшил зэрэг бол хөгжлийн чиг хандлага хэв маягийг их өөрчилж байна. За энэ үйл явцыг дагаад энэ бүс нутгийн интеграцид харилцаа холбоонд ч гэсэн маш том өөрчлөлтүүд орж байна. За шинэ нэрнгээд бидний яриад байгаа энэ бол зүгээр нэг цаг хугацааны тухай ойлголт бас юм аа. Хятад улсын хөгжлийн зорилго хандлага нь юу вэ? Хаашаа харж байна тийм үү? Чанарын ямар өөрчлөлт гарч байна? Стратегийн шинэ үе шат гэж юуг ойлгож байна? Хятадч одоо тийм байж хурдаараа биш, чанар хүртээмж тэгш тодорхой байдлаар тодорхойлдог ийм зарчим руу орж байна. Дэлхийн нөлөө бүхэ гүрэн итгэж болох, найдвартай тоглож болох үйл явц өрнөж байна гэж харж байна. Хятадын хувьд бол за Хятад 2030-аас 2050 он хүртэл хөгжлийн стратеги гаргацсан байна. Бид энэ Хятадын шинэ нэрний хандлагатай өөрийнхөө үндэсний эрх шиг нийцүүлээд урт хугацааны хамтын ажиллагааг харилцан ашигтай, итгэлцэлтэй, ил тод тэнцвэртэй олон талтай харилцаа хөгжүүлэх нь зүйтэй гэж ингэж үзэж байгаа. Тухайлбал эдийн засгийн харилцаагаа чанарын өндөр түвшинд гаргах, худалдааны бүтцийг олон төрөлтэй бол тэгээд дэд үтсийн асуудлууд байна. Дэд үтсийн уялдаа харилцаа холболт хөрөнгө оруулалт, технологийн солилцоог бэхжүүлэх. За Хятад улсын онцгой анхаарал тавьж ажиллаж байгаа энэ ногоон хөгжил, байгаль хамгаалал энэ чиглэлээр хамтарч ажиллах бол манай хоёр улсын шинэ эртний харилцааны гол чиглэл гэж үзэж байна. За мэдээж дээр нь одоо бүс нутаг улмаар дэлхийн их тайван аюулгүй байдалд харилцааныхаа үлгэр жишээ байдлаар хөв нэмрээ оруулахын төлөө ажил нь оруулж чадж байгаа гэж харж байгаа. Ингээд цаашдаа гүнзгийрүүлж ажиллана л гэсэн юм байр суурьтай байдаг. За тэгээ цаг заваа заачлаад бидний урлагийн хүлээ авч уулзсан танд маш их баярлалаа. За баярлалаа. Бидэнтэй бас уулзаж санал солилцсонд.